Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа үе тэнгийнхэнтэйгээ 5 дугаар сарын 2-ны өдрийг хөвгөлтэй сайхан өнгөрөөлөө. Удаан хугацаагаар хүний нутагт байгаа болохоор бужигнаж дассан их урлагийнхаа хамт олноо санахын ирэхээр нэгэн үдшийг Монгол орчинд өнгөрөөё гэж бодсон юм а. Хэдийгээр миний уран бүтээлийн бүрийн хэмжээний цэнгүүн бичгэлсэн энэ үдшид зориулсан тусгай хөтөлбөр бэлдээд урлагийн ертөнцид туулсан амьдралынхаа зарим хэсгээс толиулсан юм. Ингээд бяцхан цэнгүүнийхээ талаар та бүхэнд товч танилцуулъя. Та бүхнийг хүрсэн ирж надтай энэ орог өнгөрөөж байгааг баяртай байна. Цэнгүүнд Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн боксын аваргын хүрэл медальт цогц чаргал гэр бүл шинэ хүүгийнхээ хамт хүрэлцэн ирсэн байсан юм а. За та хоёр дааж байгаа бүсийн хамт бүсийн дэлхийн аваргын хүрэл медальтай энэ Даранбаатарын үлзий хотод гэдэг залуу байгаа та бүхэн сайн мэднэ. Дэлхийн даяар таран байгаа монголчуудын маань мэдээллийг хөтлөж болж байдаг. Одоо Үлзий хотгийн маань эрхэлдэг мэдээлэл.com сайт харьд суугаа монголчуудын маань мэдээллийн томоо талбар болдог. Аливаад үлзий хотог маань сэтгэлээрээ ханддагт бид баяртай байдаг. Бага энэний админ за одоо би энд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдод танилцуулъя. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дармын оюун цэцэг. За оюун цэцэг маань ирсэн бол бас за сайн байна уу. За энэ бол уран бүтээч гэрүүл байгаа оюун цэцэг маань гэрүүл нөхөр банзарагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дүүрийн театрын 40 жил ажилласан хүн байна. За сондын орноо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан боловсролын тэргүүний ажилтан. За энэ бүсгүй оолын бас их уран бүтээч сайхан гэрүүлийн эцэгтэй Монголын уран зохиолын маш их хүндтэй байр суурь эзэлдэг зохиолч Даржаамаа гэрүүл дуучин Сарангаагийн ээж Маналбаа гэх бас сайхан уран бүтээч төгөлдөр хуурч концерт хийсний ээж байна. Анжуугийн даваацрын энэ дэш ямар сайн хатдаг юм бэ. За геологийн ажлаар 20 настай байж байгаа геологийн ажлаар гэсэн дахны алтны үйлдвэрээс алтны геологийн хайгуулаас анх ажлынхаа гарааг эхэлжсэн. Чикаго Монгол улсын админ Цэрэнбатагийн ээж Ажи хоогийн тэр додом. Сайн байна. Овсангийн өндөр хангаа сумын харьяат улсын ардын дуучин чуулгад 20 гаруй жил ажилласан. Хөгжмөсгийн дуун сургуульд 12 жил ажилласан. Зөвхөн толгойд улсад их театрт олон сонгодог бүтээлүүдийг тоглож ирсэн. Цагтаа цалгиж явсан бүсгүй шүү. Хүний нутагт хэрэг болж юу магад хэмээн бүх хүмүүсээ танилцуулахыг хичээсэн ч цаг тавьчихтаад бүгдийг хамруулж чадаагүй юм. Гэхдээ хожимын өдөр тийм боломж олдно байхаа. Бацинглийг даруй хийж байна. Би бацинглийг бол өөрийнхөө алт өнөр хамаатан цад дотор бол манай киноны хэлээр бол өндөр ээж гэж боддог шүү дээ. За манай гэрүүлийн хүмүүрээ гайгүй гэсэн. За би Монгол хэлний үндэсний их сонсчихсан баяртай сайн λόγч байдаг сонсчихсан баяртай танд астер ортодокс гэсэн. Тийм бацнаа. За Монгол бүсгүй шүү дээ тий. За бацнааг олохтой хүн болгон мэднэлтэй мэдээж эднийх бол Төв аймгийн Сэргэлэн сумыг мандаа уяач аав нь авраг малчин эдний хот мандаа гэж. За энэд Жулио Робертс Монголын тухай киногоо хийж тохирч байсан. Бацнаа маань болох тэр дотрын эмч гэхдээ энэ физик эмчилгээний чиглэлээр ажилладаг. Энэ тэмдэх арга хэмжээнүүд урлаг соёлынхныг их дэмждэг. За ардын уран зохиолч Баавны тавсрынгийн үеэлдэг. Тийм болох тэр өөрийнх нь энэ ама ярианы авиас бас илүү хөгжчихсэн үгийн баян ихтэй байдаг яг мэддэг шүү дээ. За сонирхолтой залгано. Бидний донд Монголын ард түмний донд залуу жанжин гэж алдаршсан тавсрын генералын охин 500 хүн танилцуулж байгаад их баяртай байна. За өнөөдөр бид Угуулсан сангийн нэвтрүүлгийнхаа 2 дахь ээлжийн дугаарт өөрөө чинь манай төчнөр олсноо гэж өөрөлдөө бичиж байна. Билээ авно.
За хүмүүс хүсдэг Цуврагын цэнхэр улс киноны хонгийн дууг зочдынхаа хүсэлтээр нэг бодогдуулж цэнгүүний хөгжүүлсэн юм. Дашрам дурдхад киноны зураг авалтын үеэр уг дууны бичлэгийг дагаж дуулахдаа байн алдаа гаргаж бүтэн шөнийн турш сургуулилж үйж дуусгаж ирсэн юм. Кинон дээрээ бол энэ дууг эстрадын ахмад дуучин нандинцэд дуулдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Цэнгүүний үеэр бид энэ кинонуудыг хэрхэн хийж байгааг харуулсан бичлэгүүдээс үзүүлсэн нь сонирхолтой байх шиг байсан. Энэ бол нутгаасаа гарахын өмнөхөө хийсэн Хэн хар киноны хэсэг. Хүрэлцэн ирсэн хүмүүстэй бид энэ киноны DVD-г бэлгэлсэн юм. Монгол Америкийн нийгэмлэгийн гэрлээ болон цогт жаргал гавьяат гэргийнхээ хамт хиймэр сэргээсэн мордын зургийг над бэлгэлсэн юм аа. Манай Чикагод олон сайхан авьяаснууд байдаг. Зохиолч Энхволд маань гэргийнхээ хамт ирчихсэн сэтгэл нэлээд хөдөлсөн байртай иршүүд хоолоогоор дуулж суугааг нь анзаарахгүй байхын аргагүй байсан. Цахим хуудсууд дахь тууж өгүүлэлэг нийтлэл шүлгүүдээрээ төмний оюуны мэлмийг мялааж байдаг бум эрдэнэ, бат жаргал, байгалмаа, яруу найрагч тэргэлгээд олон авьяаснууд энд ажиллаж амьдардаг. Манай Чикагогийн монголчуудыг эвсэг гэдэг. Тэд маань урлаг спортын ол арга хэмжээг зохиож баяр гунигаа хамт хуваалцдаг. Бас Монгол хоолны гуанс, хийм цэвэрлэгээ, агаарын ачаа тээврийн үйлчилгээ, машин засварын газрууд, Монгол эмнэлэг, сургууль гээд тоочод байвал олон сайхан зүйлтэй болсон бид. Саяхнаас залуучууд маань сайхан өдөр гэдэг нэртэй дүрстэй нэвтрүүлэг хийж онлайнаар хүргэж эхэлсэн нь бас нэг багтууштай үйл явдал боллоо. Чикагочуудын сайн танил нарантай ягч маань ятгаа тоглоом дуулахад бүгд төрлөг нэмэнд болж байлаа. Ерөөл хийж алхах тэмцээн мөн Америкт ирээд надад тохиолдсон хөвгтэй явдал тэмцээнүүд ихэд өрсөлдөөнтэй болж ерөөлийн тэмцээнд драмын жүжигчин уян цэцэг төрүүлж $60 дурсгалын зүйлээр харин надад тохиолдсон хөвгтэй явдал тэмцээнд сараа төрүүлж $100 дурсгалын зүйлээр шагналсан юм. Нүүгийн хүүхд намайг машин барих сургаж байгаа. Тэгээд анх машин дараасан чинь намайг "Сарайч та суудлаа засгаа, суудлаа засгаа, татаад руудлаа" гэсэн дараа "Та хамраа харж гин үү" гинэ. Тэгээд би хамраа харах хэрэгтэй юм уу? Тийм гинэ. Тэгээд өө цаа гэдэг өөртөө дотроо хамраа харахад гэсэн чинь "Та яагаад байгаа юм бэ? Би хамраа харах гэсэн чинь юу гэж та өөрийнхөө хамрыг харах би наад машиныхаа хамрыг харна шүү дээ. Залуу насны мөрөөдөл тээсэн цэцэгт цэнхэр алчуур дуунд би дуртай. Энэ сайхан дууны аяыг Монгол улсын гавьяач жүжигчин Цэвсрэнгийн хоолойд зориулж зохиосон юм гинлээ. 30-аад жилийн тэртээ фронтод явах өргөдөл киноны зураг авалтын үеэр сайхан Монгол эмэгтэйн бэлгэдэл болсон энэ хүнтэй мартагдашгүй өдрүүдийг өнгөрөх хувь тохиолсон юм. Уран бүтээлчид маань бөөр сэлгэхээр нүгээд эзгүй байсан үеэр би түүнээс энэ дууга дуулж өгөхийг амжилтлан гуйж үлээ. Надад зориулж дуулж байсан Цэвсрэн эгчийн маань дүр төрх одоо хүртэл сэтгэлд тодхон байдаг.
Нөхөр маань цэнгүүн дээр үзүүлээрэ гэж Эрдэнэ тунгалгийн дуулсан энэ дуунд дүрстэй эвлүүлгийг хийж өгсөн юм. Өдөр өдрөөр алсран холдох хонгор баг насныхаа араас дагаад л гүймээр санагдаж суулаа. Энэ үзэсгэлэнт орчин бол Монголын маань байгаль шүү. Сэлэнг аймгийн Хөдөрт сумын нутагт оршдог Хос нуурын хөвөөнд бит хоёрын зургийг авч хийж үлээ. За ийхүү болж өнгөрсөн нэгэн дулаахан үчийн тухай хүргэсэн маань нэ. Саатан тоглосон танд баярлалаа.